Хүний эрхийн олон улсын өдрийн өгтөн Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, Amnesty International байгууллага, Мойсийн хууль зүйн сургууль хамтран Монгол улс дахь хүний эрхийн боловсролын өнгөрсөн одоо ирээдүйн сэдвт онол практикийн баг хурлыг өнөөдөр зохион байгууллаа. За хүний эрхийн боловсрол яагаад чухал юм бэ гэхээр хүний одоо өдөр тутмын амьдралд байнга тохиолдог. Ерөөсөө л хүний эрхийн энэ асуудал бол хүн төрхөөс нь одоо үүсдэг ийм асуудал. Хүний амжиргаатай салшгүй холбоотой түрүүнд аяллаа хүний одоо эрх нь бол зөрчигдөх энэ асуудал бол энэ хүний эрхийн боловсролтой бас их шууд холбоотой гэж харж байгаа. Яагаад тэгэхээр нэг талаараа энэ төрийн байгууллагууд хүний эрхийг зөрчих магадaltaй энэ хүмүүс хүний эрхийн талаарх мэдлэг байхгүй, мэдээлэл байхгүй, бүрэн ойлголт аваагүй. Дээрээс нь иргэд маань өөрсдийнхөө эрхийн талаарх, өөрсдийнхөө агуулгын эрхийн агуулгын талаар бол бүр мэдээлэл үгээсээ болоод одоо эрхийн зөрчигдөх ийм нөхцөл байдлаас үүсэж байгааг харж байгаа. За тэгэхээр өнөөдөр Монгол улсад хүний эрхийн боловсрол олгож байгаа энэ тогтолцоо маань ямар төвшөнд байгаа юм бэ гэдэг асуудлыг ярилцж байна. Хоёр дугаараа ярилцж байна. Өнөөдөр ярьжсэн. Тэгээд энийг ингээд аваад үзэх юм бол үнэхээр хүний эрхийн боловсрол олох шаардлага байна уу байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн одоо бүх юм өнөөдрийн гарч байгаа зөрчлүүд энэ төр бүгдээрээ л энэ хүний эрхийн боловсролтой холбоотой. За тийм учраас бага насны хүүхдүүд бага наснаас нь ахуулаад хүний эрхийн боловсролыг олох зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа. За дээрэс нь энэ мэрэгжил эзэмшиж байгаа мэрэгжил одоо дэд боловсрол олгож байгаа энэ сургуулиуд маань өөрсдөө бас хүний эрхийн боловсрол орлох шаардлагатай байна. Энэ хүний эрхийн чиглэлээр хичээл орох мэдээлэл түгэх шаардлагатай байна. За мэдээж мэрэгжил эзэмшнийхаа дараа ч гэсэндээ одоо алтан бус энэ боловсролын тогтолцоог бас бий болох зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол энэ асуудлуудаар бид нар бүгд ярилцж байна. Хуульчдын холбооны хувьд бол хүний эрхийн боловсролыг бол алтан бус журмаар олгож байгаа гэж харж байгаа. Яагаад тэгэхээр иргэд маань эрхэн зөрчигдсөн ямар нэгэн одоо хүндрэлтэй асуудал бэрхшээл тулгарлаа гэхэд хуульч танд. Тэгэхээр бол хуульчд маань бол шууд одоо хүний эрх одоо энэ ийм эрх зөрчигдөж байхээс илүүтэйгээр хүний асуудлыг шийдвэрлэх замаар хүнд зөвлөгөө тусалцаа мэдээлэл өгөх замаар тухайн одоо хүний эрхийн талаарх боловсрол мэдлэгийг бол дээшлүүлж байгаа. Тэгэхээр бол энд их чухал үүрэг гүйцэтгэдэг гэж бид нар бол хардаг. Баг хурлын чиглүүлэгчээр Монголын Amnesty International байгууллагын гүйцэтгэх захирал Алтан Туяа ажилласан бол хүнд зочноор боловсрол соёл шинжилгээ ухаан, спортын сайд цогцлол, хүний эрхийн үндэсний комиссийн дарга бямд орж Монгол улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч Бятя Транкменаар оролцсон. Энэ үеэр хүнд зочдоос хүний эрхийн боловсрол яагаад чухал болоод хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд хуульчдын оролцоо ямар байх талаар тодрууллаа. Монгол улсын одоо нийт иргэдэд одоо хүүхэд байна уу те насанд хүрсэн байна уу гэдгээс үл хамааран хүн болгонд хамааралтай боловсрол бол хүний эрхийн боловсрол. Энэ боловсролынх нь одоо суур хаанаас тавигдах ёстой вэ гэхээр цэцэрлэгт очисон хүүхдийг хүлээж авч байгаа багшийн одоо тийм хүүхдийг хүмүүжүүлэх, зөв хандлагатай байх, бусдыгаа хүндэлдэг байх, зөв одоо харилцааны одоо тийм дадал хвшлийг эзэмшихээс эхлүүлээд тэгээд одоо цааш үе шаттай эрдэм боловсролыг эзэмших бүх процессд нь хүний эрхийн суур боловсрол өөрөө дагаад явж идэг. Тэгэхээр хүний эрхийн боловсролыг ойлгомжтойгоор томьёолох юм бол хүний үнэт зүйлийн боловсрол байхгүй. Ер нь хэн болох вэ гэдгийг те эрхээ яаж хамгаалах, өөрийнхөө хүсэж байгаа үзэл бодлоо илэрхийлэх, бусдтай санаа бодлоо нэгтгэх, магадгүй санал нийлэхгүй байгаа зүйл дээр өөрийнхөө барь суурийг илэрхийлэх гэдэг зүйл бол хүүхний үнэт зүйлийн илэрхийлэл байдаг. Тэгэхээр энэ суур боловсрол нь өөрөө боловсролын системээр бас маш чухал үүрэгтэй. Хим одоо те ямар багшаар хичээл заалгаад сайн багшаас сайн сурагч гэдэг шиг тэр багшийн үндсэн хичээлийн онлын зүйлийг авахаас гадна багшийн өөрийнх нь харилцаа тэр багшийн одоо байгаа байдлаас би ийм хүн болно гэдэг тийм итгэл үншил төрнө гэдэг бол өөрөө зөв хүн болох хандлагыг бас бий болгож байгаа. Нөгөө талдаа хүний эрхийн суур боловсрол гэдэг бол өөрөө эрүүл амьдрах, боловсролтой байх, эрхээ хамгаалуулах, аюулгүй орчинд амьдрах гэд хүний эрхийн суур бүх хэрэгцээг өнөөдөр боловсрлоороо дамжуулж хамгаалах тухай асуудал. Тийм учраас боловсролын сайдын хуваар өнөөдөр боловсролын үндсэн хичээлүүдээр дамжуулаад олгогдож байгаа онлын одоо дадлага мэдлэг гэдэг зүйлийг хүний эрхийг хамгаалах, тэр хүний үнэт зүйлийг хамгаалах зүйлтэй нь хамт явуулж чадах юм бол эрхэн зөрчигдөхгүй, ямар нэгэн байдлаар одоо асуудал үүсэхгүй ийм л одоо иргэний боловсрол төлөвшлийн тухай бид нар ярих ёстой. Хуульчид дээр дандаа эрхэн зөрчигдсөн хүмүүс очдог.
тэ асуудлаа шийдвэрлэх гээд хин нэгнээс тусламж ирсэн гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар одоо хүчирхийллийн гэмтэргийн одоо золиос ихэвчлэн манайх нөгөө урьдсан сэргийлж чаддаггүй асуудал үүснээ дараагаар хуульчдад ханддаг байхгүй. Тэгэхээр уг нь яах ёстой юм бэ гэхээр тэр зүйлүүдийг нь урьдсан сэргийлэх байдлаар хүний эрхийн түгээмэл одоо тунхаглалын хүрээнд ч гэсэн бүх одоо суур боловсролуудаа өөрөө аваад өөрийгөө тэр учирч болох эрсдлүүдээс урьдсан сэргийлэх чадвартай болох ёстой. Тэгэхээр хуульчдын үүрэг бол маш чухал. Эрхэн зөрчигдсөн тохиолдолд тэр хүнд ямар зөвлөгөө өгөх үү те? Магадгүй өөрөө зөвлөгөө өгөөд одоо асуудлыг шийдэх нэг асуудал байлаа гэхэд өөрөө зөвлөгөө өгөөд шийдэхдэггүй асуудал байх юм бол дараагийнхын шатны хандах тэр зөв гарцыг нь хэлж өгөх ёстой гэдэг утгаар хуульчид бол үндсэндээ хүний эрхийн асуудал дээр хамгийн том зөвлөн туслагч. Human rights education is extremely important as I was хүний эрхийн боловсрол нь бол би түрүүн хэлсэнчлэн маш чухал үүрэгтэй. Тэгээд өөрийн болон бусдын эрхийг мэддэг байх нь эрхийн зөрчил, хүчирхийллээс бол урьдчилан сэргийлдэг. Үүнийг илүү хүлээн зөвшөөрч таних байгаа бөгөөд хүний эрхийн боловсрол нь бол өөрөө хүний эрхийн нэг болж байна. Тэгээд хүн бүр бол өөрийнхөө эрхийг мэдэх хэрэгтэй. Хүний эрхийн тунхаглалын хүрээнд бол улс орнууд албан болон албан бус боловсрол мөн түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэг соён гэгэрүүлэх ажлаар дамжуулан олон нийтийн мэдлэгийг дэвшлүүлэх замаар хүний эрхийн боловсролыг сайжруулах, эрчимжүүлэх ажлыг хөхүүлэн дэмжиж байгаа. Тиймээс Монгол улс бол хүний эрхийн боловсролын чухлыг ойлгож өнөөдрийн энэ уулзалтыг Amnesty International-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаад бол баяртай байна. Хуульчдын үүрэг оролцоо бол үүнд чухал. Тэгээ хуульчид бол өөрсдөө энэ хүний эрхийн чиглэлээр мэрэгсэн байдаг. Тэгээ хуулийн үр дагаврыг нь бол мэддэг хүмүүсээ. Тэгээд хуульчид бол энэ хүний эрхийн боловсролыг сайжруулахт бол сургуулийн хүүхдүүдэд сайн дураараа очиж хичээл заах, мөн их сургуулийн оюутнуудад хичээл заах, мөн олон нийтийн тийм хилцүүлэгт оролцох, нийтлэл хэвлүүлэх, ярилцлага өгөх зэрэг замаар энэ хүний эрхийн боловсролыг сайжруулахт бол маш чухал үүрэг гүйцэтгэж оролцож болно. Огт ярьдгүй байсныг бол энэ шатанд ярьж эхэлж байна. Одоо энийг ажил амьдрал зүгээр ажил зохиосон, ажил хийсэн болох биш. Өгөөчтэй, хүнд хүртээмжтэй, хүн нэгүрд зайлшгүй болгох юм шаардлагатай байгаа юм. Ер нь бид нар энэ чинь нэг юм байх юм биш үү? Байгууллага болгон салбар хариуцсан юмараа л одоо ингээл ажил хийгээд байдаг. Нөгөөх маань үр дүнд нь хүн дээр очиж гэнэ үгүй юу? Яг Бямбатарчийн бие махбод амьдрал сэтгэл санаа гэрүүлт нь нөлөөлж чинь үгүй гэдэг. Үр дүнд хүрвүүгүй гэдгээл эргэж харж ямарга. Хүнд хүрдэл ажил хийх юм нэг ч гэсэн багтахгүй. Ерөөсөө бүр энэ одоо мах цуснд нь сэтгэл санаанд нь бүр салхааргүй суулгаж өгсөн байхад бол хязгаарч зурчил гарахгүй шүү дээ. Хүний эрхийг хамгаалагчдын зүгээс хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, бодитоор илрүүлэхэд хүний эрхийн боловсрол чухал үүрэгтэй онцолж байлаа. Түүнчлэн төр засаг хүний эрхийн боловсролыг албан боловсролын тогтолцоогоор түгээхээс гадна цагдаа, шүүх, захиргааны байгууллага, эмч, эмнэлгийн ажилтан зэрэг төрийн бүх албан хаагч, агентлаг болон хэвлэл мэдээлэл сэтгүүлчдэд хүний эрхийн боловсролыг сургалтаар үргэлжлүүлэн хангах нь чухал байгааг дуулгаж байсан бөгөөд энэ удаагийн хуралд эрдэмтэн, багш, судлаач, хуульч, төрийн болон төрийн бус байгууллагын мэрэгчлэн албан хаагчдын төлөөлөл болсон 120 гаруй хүн оролцсон юм а. Хамгийн гол нь хүн бүр одоо эрхээ мэдж авснараа хүмүүр эрхээ мэдж чаддаг, шаардаж чаддаг, хамгаалж чаддаг тийм зүйл одоо зорилго үр дүнд хүрэхийг хичээж байгаа. Адилхан бол дэлхийн дахинд бол хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр, хүний эрхийн боловсрол сургалтын тунхаг гэдэг олон баримтууд байдаг учраас монголчууд энэ бүдийг бас ойлгож, хэрэглэж яг одоо амьдралаа тусгаж авах тал дээр бас төдийлөн сайн асуудыг үндэсний хэмжээний тогтолцоог боловч чадахгүй гэсэн ийм байр суурийг бас өнөөдөр эдгэнтээс судлаач ингээд ярилцаад явж байна. Цаашдаа эндээс ангараад одоо мэдээж энэ мэдээлэл харилцаа технологи хөгжсөн энэ тохиолдолд одоо мөн энэ төрийн болон төрийн ус байгууллагын үүсгэл санаачлалыг бас нэгтгээд за хүний эрхийг одоо иргэд олон нийт байгууллагууд маань илүү сайн мэддэг, ойлгодог, өөрсдөө нэвтрүүлдэг болох энэ арга зам одоо санаачлалуудыг л нэгтгэх тал дээр одоо гол санаа ярьцаг хэлцүүлгийн дөрөнж байна. Хуралд оролцогчдын зүгээс хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэг хангалтгүй байгаагаас хүмүүсийн эрх зөрчигдөж, эрхээ хамгаалж чадахгүй, бусдын эрхийг зөрчиж буй эсгэж ухамсардаггүй байдал нь хүний эрхийн зөрчил оршсоор байх
гол нөхцөл болж буйг онцолсон юм а. Таиландын Бангкок хотноо зохион байгуулсан Аз номхон далайн бүсийн төвшөнд боловсрал 2030 зорилгыг доктортой хөгжлийн 4-7 дугаар зорилготой хэрхэн уялдуулах вэ гэсэн уулзалт болсон. Энэ уулзалт нэр Махатма Гандигийн энх тайван доктортой хөгжлийн боловсролын институт гэд байгууллагаас Азийн 22 улсад хүний эрхийн боловсролын түвшин ямар байна вэ? Энэ хүний эрхийн боловсролтой холбоотой гендерийн тэгш байдал, хүний эрх эрхчлөө, иргэний оролцооны асуудлыг хэр ойлгож мэдж байгаа вэ гэдгийг судалсан судалгаа гаргаж ирсэн байна. Энэ судалгаанаас юу болж харж байна вэ гэхээр бид нар яг үндэсний бодлого хөтөлбөр сурах хүч дээр бол тодорхой хэмжээнд хүний эрх эрхчлөөний ойлголтыг шингээж өгчээ. Түүгээрээ хүүхдүүдтэй ордог юм байна. Гэтэл мэдлэгийг олгосон хэдий боловч яг бодит амьдрал дээр нөгөө мэдлэгийг үйл хэрэг болгох, ур чадвар, хандлага тогтоох үнэт зүйл болж нэмгэж байгаа явдал нь бол 0 юм гэж. Тэгэхээр тодорхой хэмжээнд сургачгийн агуулга дээр ч тэр иргэний эрх чөлөө, иргэний оролцоо гэж ярьж байгаа ч гэсэндээ яг өөрийнхөө эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд эсвэл бусдын өмнөөс өмгөөж дуурах нөхцөл байдал дээр та яг юу хийх вэ гэдэг дээр тухайн хүүхэд маань хандлага болж төлөвшөөгүй, тухайн хүүхэд хүний эрх чөлөөг хүндэх ёстой байна гэдэг үнэт зүйл өөрт нь сууж өгөөгүй юм байна гэдгийг харж болж байгаа. Тэгээ үүний гол санаа нь юу юм бэ гэхээр тухайн уулзалтанд оролцсон хүмүүсээс онцлж байгаа нэг зүйл нь боловсролын чанарын асуудлыг ярьж байна. Боловсролын чанарын асуудлыг ярихдаа бид нэр 2000 онд Нүүбийн хүүхдийн сангаас гаргасан шатгуур дээр бол юуг харж болох вэ гэхээр нэгдүгээрт суралцагч, хоёрдугаарт орчин, агуулга, үйл явц, гарц юу байсан бэ гэдгийг харна гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бид нэр хүүхдээ эрүүл аюулгүй таатай, ай хайцгүй гачдах зовлонгүй орчинд өсөж өгч боломжийг бүрдүүлсэн үү, суралцах амьдрах нөхцөлийг хангасан уу гэдгийг харна гэсэн. Хэрвээ тийм бол суралцагч дээр бид нэр чанартай суралцагчийг бий болгож чадъя гэж харж байна. За дараа нь яригдж байгаа зүйл нь орчны асуудал байна. Тэгээ эргээ харах юм бол бид нэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй сургалтын анги танхим дотор байрыг бүрдүүлж чадсан уу? Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 700 гаруй сургууль болон 500 гаруй дотор байр маань үнэхээр хүүхдэд ээлтэй орон зайг бүрдүүлж чадсан уу гэж харах юм бол ухрна. Тэгэхээр энэ дээр бид нар чанарыг бид нар хангаж чадаагүй юм байна гэж харж байна. Үйл явц агуулгын хэмжээ яригдж байгаа нөхцөлөөр үнэхээр багш нар үнэхээр олон нийт хүүхдэд үлгэрлээд хүнийг хүндэтгэх гэдэг чинь ийм чухал юм. Амьдрал дээр ингэж хүндэтгэж болдгийг гэдгийг үлгэрэлж харуулж чадахгүй байгаа нөхцөлд бид нар чанартай агуулга, чанартай үйл явцыг ярьж чадахгүй гэсэн үг. Тэгээд сурах хүчгээр манай эвслийн зүгээс 2 удаа агуулгын үнэж үзэж хахад сургалтын сургачгийн агуулгыг харж янж үзэж хахад хүний эрх чөлөө, гендерийн тэгш байдал, ялгаатай байдал, соёл зэрэг ойлголтуудыг бүрэн дүүрэн илэрхийлж олон өнцгөөс нь тайлбарсан агуулга бол тусаагүй байгаа гэдгийг нь олоодсон. Тэгэхээр агуулгаж иргэн харах шаардлагатай. Тэгээд дээр дурдсан зүйлсийг ингээ базаад аваад үзэх юм бол үнэхээр чанар гэдэг зүйлийг хангаж чадаагүй тохиолдолд бид нар чанартай боловсрол ярьж чадахгүй байна гэдгийг бол үүнээс эцэст нь гарцгаж харж болж байна. Тэгэхээр хүний эрхийн боловсрол сул байгаагийн гол шалтгаан юу юм бэ гэхээр чанар дээр анхаарах хэрэгтэй юм байна. Бид нар цаасан дээр болгосон зүйлсийг бодит амьдрал дээр хүн хэрэгэлдэг болгох, өдөр тутмынхаа амьдралд үйл хэрэг болгох, ялангуяа цаашд энэ маань хувь хүний төвшөнд үнэт зүйл болж төлөвшөхдөө илүү дэвшилтэд байдлаар илүү үр дүнтэй ажиллах шаардлагатай байна гэдгийг харж болж байна. Хүний эрхийн боловсролын асуудал бүх нийтийн анхаарлыг хандуулах, Монгол улс дахь дэлхийн хүний эрхийн боловсролын Нүүбийн хөтөлбөрийн хэрэгжилтийг онол практикийн түвшинд судлах, цаашид сайжруулах арга замыг санал болгон зөвлөмж гаргах зорилгын дор зохион байгуулсан тус сурлын үеэр насан туршийн суралцах үйл явц дахь хүний эрхийн боловсрол, албан бус боловсролоор хүний эрхийн боловсрол олгож буйна гэсэн үндсэн сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн сургалтын бодлого, түүний хэрэгжилт, тэргуун туршлах, цаашид анхаарах асуудал, хүний эрхийн хичээлийн агуулга, хөтөлбөр, ажлын байран дахь хүний эрхийн боловсрол, хэрэгцээ шаардлага сэдвүүдээр салбар хуралдаануудыг зохион байгуулсан юм а.